шилдэг шинэ технологиг нэвтрүүлэн сөндөрлөж байгаа өнөр эрдэнэт хороолол мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтанд бүдэрчээ. Нийслэл хотын орон сууцны үн ханшаар орон нутагт захиалга авч байсан энэ хорооллын барилгын ажил ерөнхий зураг төслөө зөрчин баригдаж байгаа нь илэрсэн байна. Орхон аймагта бусад орон нутгийг ботвод харьцангуй олон орон сууцны хороолол бий. Шилжилээ даран сөндөрлөж байгаа эдгээр хорооллын түүхийг үргэлжлүүлэн одоогийн байдлаар 4 шинэ хороолол Эрдэнэт хотод ашиглалтанд орохоор ажил нь хийгдэж байгаамаа. Эдгээр байгууллагуудад мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж ирсэн байна. За гэтэл шалгалтаар орсон ихний хороолол нь хангалтгүй үнэлгээ албаныхнаас авлаа. Одоо конкрол хавтан гэдэг нэг хавтан хэрэгжилж байгаа юм хөөсөн хавтан л да хоёр талаас шаварлагтай бетон шаварлагтай армат урчлалтай юм конкрол хавтан гэж юм хавтанг ерөөс гадна хануулгаж хэрэгжилж байгаа. Энэ хавтанг хэрэглэхдээ бол барилгын ажлын зураг төсөлдөр бэхлэгийг нарийн тусгаж өгөөгүй. Тэгээ хийцэн барилгын талаа дээр улсууд нь өөрснөө мэдээд нэг палсамасаагаар ингэж бэхлээд явж байгаа юм байна. Энэ нь бол цаашаа ашиглалтын шаардлага гарахгүй нь тодорхойгүй. Монгол улсын стандартаар батлагдсан нягтрал өнөр Эрдэнэт хотхны хавтанд байгаагүй байна. Замун дотор ханаа тоосоор өрнө гэж зураг төслөөсөө гаргасан ч үүнийгээ зөрчил хямд хөөсөн цар хавтан ашиглажээ. Өндөр үнэтэй энэ орон сууцад найдаж байсан эрдэнэчүүд их байсан. За гэтэл хяналт шалгалтаар эдгээр зөрчил илрээгүй бол олон оршин суугч санхүүгээр хохироод үлдэх байлаа. Тийм учраас улсын байцаагчийн зүгээс эх сарын 15-ны хүртэл 8 зүйл залттай албан шаардлагыг тухайн компанид хүргэсэн байна. За Орхон аймгийн шинэ орон сууцны хороолт хийх шалгалт үүгээр зогсохгүй гэлээ.